Сайн байцгаана уу залуусаа. Сатурн студиос өгт маань тавтай марл. Миний би энэхүү суугаараа дамжуулан та бүхэндээ хамгийн сонирхолтой кинонууд, тэр дундаа таны заавал үзэх ёстой шилдэг бүтээлүүдийг маш дэлгэрэнгүй сонирхолтой хэлбэрээр тайлбарлан хүргэхээр шийдлээ. Хамгийн анхны бичлэгээрээ би та бүхэндээ дэлхийд дахныг шуугуулж байсан тагнуулж бүсгүй итгэмээргүй түүх болох Salt киног сонгосон юм а. За ингээд Evelyn Salt-ийн аюултай бөгөөд нууцлаг ертөнц рүү хамтдаа нэвтэрцгээе. Кино эхлэхдээ хойд солонгосын цэргүүд нэгэн шаргал ус тэмэгтэйг тагнуул гэж эрүүдэн шүүж байдаг ч өнөөх эмэгтэй нь би тагнуул бишээ зүгээр газрын тосны бизнес эрхэлдэг эмэгтэй штэ хэмээн өвдөлтөндөө орилж аврал гуйж байгаагаар үйл явдал эхэлдэг. Дүрс солигдоход нэгэн Америк залуу өнөөх шаргал ус тэмэгтэйг авахаар иржээ. Хойд солонгосын цэргүүд манай улсад ноцтой сөргүүлдэл үзүүлсэн Америкийн эсэргүүнийг агуу хөндөд удирдагч Ким Чен Ун маань өрөвч цайлган сэтгэлээрээ өршөөлөө гэж мунхаглаж байх юм да. Дахин үзэгдэл солигдоход найз залуутайгаа амьдарч байх бөгөөд тэдний гэрэлсний ойн баяр болж байгаа юм байна. Нөхөр нь шавь судлаач юм байна. Гол дүр маань ажил дээр ойн баяртай зориул салфетик хийхийг YouTube-ээс сурч байх бөгөөд киноны ихэнд ирж авдаг ах хурж ирээд ойр зур хов базнаа. За эндээс киноны дөрүүдээ танилцуулъя. Манай гол дүрийн эмэгтэй бол Salt. Нөхрийг нь зүгээр нөхөр гэе. Энэ монхор хамарт бол тагнуулын албанд ажилладаг ахлах. Нэрийг нь Ted Winter. Хэдүүлээ Монхоно гэдээ дуудая. За тэгэхээр манай Salt чинь анханасаа тагнуулч байжээ. Тагнуулдаа нэгдүгээр зэрэглэлэх гэж байгаа. За тэгээд хоб базаад явж байтал нэг ажилтнаа нэрэд нэг англиар аялахтаа ярьдаг хөгшин Орос ир ирчгээд мэдээл байна гэд байна. Өөрийгөө Оросын тагнуул гэд байх юм гин. Salt-ыг чи энэ ажилдаа мэрэгжлийн шүү дээ. Чи ороод уулзчих хэмээж Salt ч уулзахаар явхад Америк нэгдсэн улсын сөрөг тагнуулынхан ч хэрэг дурлан ирсэн байх бөгөөд ямар нэг харах шургасан байх вэ гэж шиншилж яваа юм байна. Тархины бичлэгийг нь шууд үний ярьж байна уугүй юу шалгадаг юмтайж байх шиг. Salt-ыг ороход тагнуул гэхэд хөгшөдөхөөр ах хуу сууж байх бөгөөд өөрийгөө Орлов гэж танилцуулснаа. Би нэг түүх яриа л да гэж байна. Орлов түүхээ эхлэхдээ зөвлөлт холбоот улсын үед бэлтгэгдсэн X өдөр төлөвлөгөөний тухай ярьж эхэлнэ. Тэр бид Америкийн нэгдсэн улсад олон арван хүүхдийг илгээсэн. Тэд багаасаа Америк хүүхдүүд шиг өсөж, Америк хүн шиг амьдарч, бүр чухал албан тушаалд очсон. Тэд бол унтаа агентууд. Цаг нь болохоор бидний тушаалаар тэд Америкийн нэгдсэн улсыг дотроос нустгах болно гэж аимшигтай зүйлсийг өгүүлнэ. Ингэж ярьсныхаа дараа Орлов шууд Salt руу зааж тэр агентуудын хамгийн шилдэг нь хамгийн аюултай нь яг одоо миний өмнө сууж байна. Evelyn Salt бол Оросын унтаа агент гэж зарлана. За арай үгүй үлгүүд те. Америкийн төлөө хойд солонгост яаж тамлуулж гүрэлээ те. За харж л байт амарчсан те. Salt-ыг санаа харснаа өрөөнөөс гараад ирэхэд бүгд сэжигтэй хараад өгдөг шүү бүр. Төхөөрөмжөнд ийм хариу гарчхад байхад хаашаач явахгүй шүү гэд сөрөг тагнуулын хар залуу хэлэхэд Salt би ч гэсэн энэ хүн шиг бэлтгэгдсэн. Би ч гэсэн наа төхөөрөмжийг чинь хуурч чадна. Нөхөрлөгөө явмаар байна. Утсаар ярмаар байна гэж нөхөрлөгөө залгахад утас нь холбогдохгүй байна. Монхоно наад мууга яаж игээд юм яриул гэж хэлнэ. Нөгөө хэдэн нөхдүүд наавч лифтэнд суухдаа өөрсдөө урд нь ордог гинэ. Тэнэг совгүй юу Орловын гутлнаас утга гарч ирээд хоёр тэнэг чад. Нөгөө талд Монхоно Salt-ыг өмөрөөд байгаа ухаантай. Тим хүн биш ээ гэж тайлбарлаад байхад нөгөөх нь сэжигтэй байна. Бид уулзах хэрэгтэй гэд байдаг. Энэ хар нөхрийг Харка гэжээ. Орлов хоёр хүн алчхаад хаашаа ч юм алга болчихлоо гэд Харка нь Монхоно хоёрыг Salt-аас холдуугүй юу? Salt нэг л сэжигтэй зүхтаагаад эхэлдэг шүү. Нөхөртөө санаа зовоод байна уу? Яг яагаад байна? Кино эхлүүгүй юу? Тарих дийд болоод шүү. Харка Монхоно хоёр камер шүүж байгаа Salt-ыг гарч явааг нь олж хараад явах бүх замыг нь хааж саатуулсаар байгаад нэг мэдүүлгийн өрөөнд шахан оруулна. Сөрөг тагнуулын тусгайгийнхан Salt-ыг барьчихлаа да гэж бодож байтал манай Salt чинь жинхэнэ алуурчин байж аимшигтай. Мэдүүлгийн өрөөнд байсан бэлэн материалаар гард орох зүйлс ашиглан тесрэх бөмбөг хийчихдэг. Тэгэхээр зогсохгүй Харкагийн багийнхныг хаалгаа нээх үед нь тесрэх бөмбөгөөр урдаас нь бөмбөгдөөд хайчихдаг. Salt нэгнийх нь гар бүг авч камернуудыг нь сохлоод цонхыг нь хаглаад яваад өглөө гэж. Харка Salt-ийн бүх хувийн мэдээллийг хартал тэнд нь эцэг их нь Орос хүмүүс осолд орж нас барсан гэж байх нь тэр дээ. Америкийн тагнуулд ажилладаг Оросын тагнуул гэсэн үг. Ямар амар юм бэ? Монхоно гэрлүүгээ явсан байх. Гэрлүү нь явъя гэж тусгайгийнхнагаа аваад араас нь очно. Монхоногийн бодсноор ялчгүй гэртээ ирж байх юм. Нөхрөө хайгаад олохгүй нохооноосоо асуусан чинь унсан сандалны хажууд очиж зогсож байх юм. Нөхрийгөө барьцаалагдсан гэж дүгнээ тусгайгийнхныг орж ирэхэд зогтож амждаг. Хажуу айлын балконоор орж хувцас солонгоо айлын охинд нохоогоо үлдээж цааш муур хулгана болно доо. Гүүсэр баригдаад явлаа да гэтэл ёстой нэг шартаа хөөхөн.
Би буруугүй гэж амандаа үгэлсээр гүүрнээс үсрэхэд Харка буудсан ч онсонгүй. Харин Солт том машины дээр унж мултрана. Хөөцөлдөж явсаар Солт тэднийг төвжрэлтүүлдэн шөнийн цэнгэний газрын найлд орж цамцаас өгөхөд сумны шарх авсан байх бөгөөд ариун цэврийн хэрэгслээр аргалаад өнгөрнө. Орой болж Солт автобусанд явж байх ба автобусны зурагтаар Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч өөд болсон бөгөөд маргааш өглөө оршуулгын ажил дээр Оросын улбаны улсын ерөнхийлөгч ирж хүндэтгэл үзүүлнэ. Бас нийслэл даяараа цэрэг цагдаагийнхныг бэлэн байдалд оруулсан гэх утгатай мэдээ явж байхыг үзэнгээ хайрт нөхрөө нүдэндээ төсөөлөн явж байх юм аа. Нөхөр нь тагнуул гэдгийг нь мэддэггүй байжээ. Хойд Солонгосоос ирж авахдаа өөрийнх нь амнаас тагнуул гэж сонссон ч зүгээрээ би дандаа хамт байна гэж амлаж байжээ. Үзэгдэл солигдоход Солт Нью-Йоркийн зочид бодолд орж ирдэг ба аймаар хулгайч. Хүний хувцас хусаад орчиж байгаа байхгүй юу? Тэгснээ юу вэ? Бараг дахин төрөөд байгаа юм уу хаашаа? Шүдэн хиймэл, нүдэн хиймэл, тэгснээ үсээ хараар будаад нөхрийнхөө аалзыг тариад нас. Одоо тэгээд яг ямар юм хийх гээд байгаа юм бол? Баригдсан юм бол зүхтаад юм уу Орос руугаа? Тэ? Тэгээд цонхоор харсан чинь маргааш оршуулгын ажил хийгдэх сүм байж байт юм байна. Өглөө болж оршуулгын ажилч эхэлсэн байлаа. Харка Монхон хоёр тэнд хамгаалт авсан байх ба тэд Солтыг энд ирнэ гэж мэдсэн учраас иржээ. Солт өөрийн улсын ерөнхийлөгч рүү амар нүдээр харж байснаа яваад өгнө. Хаа сайгүй цагдаа нар бэлэн байдалд орсон байх ба Солт метронд явж байснаа нөгөө түнэлийн зураг цондороос хараад байсан да. Тэрийг асааж цагдаа нарын анхаарлыг татаад метроноос үсэрчихнэ. Тэр түнэлийн зураг нь оршуулгын ажил явагдаж байгаа сүмийн доор байдаг түнэлийн зураг байсан байж тээ. Түнэлэр гүйсээр дээш гарч ирнэ тусгаагийнхныг нусгай жаал болгоно. Сүмийн эндэр дээр Оросын ерөнхийлөгч үг хэлж байх ба Солт шалыг нь цомлоод өөр дээр аваад ирдэг шүү. Тэгснээ шууд бууччихдаг. Гэхдээ Оросын тагнуулын бол ядаж эсрэг улсынхаа хүнийг алдгүй юм ч одоо. Ийм амар хэрэг хийчээд хамгийн сонирхолтой зүхтаахгүй Харкад бууж өгöd баригдаад явж байгаа. Төрснөөс хойш бэлдсэн бэлтгэл нь улсынхаа ерөнхийлөгчийг Америкт байхад нь алж хоёр улсыг муудалцуулах байсан болов гэж гайхмаар юм аа. За улс төрийг өстой мэдэхгүй. Ингээд бараг кино дуусчихоо гэсэн чинь манай Солт чагараа. Ингээд юу ч болоогүй юм шиг яваад өгнө. Хаашаа вэ гэхээр ах トゥ ус руугээ. Эвелин Солт нь 1988 онд төрсэн ба төрснөөс нь хойш Орлов гэж хүн X өдөр нэртэй ажиллагаанд бэлтгэн багаас нь Америкчуулж ясны Америк хүн шиг болгосон байгаа юм. Хэдэн 10 хүүхдийг бэлтгэснээс хамгийн шилдэг нь Эвелин Солт юм. Солт багш болох Орлов дээр ирж баярлцгааж байхад дэлхийн хоёр том гүрэн хагаралдаж Оросын шинэ ерөнхийлөгч хариу цохилт хийхээ мэдэгдээд байв. Энэ хооронд Солт ойр зуурын ховыг базан хамт тагнуулаар бэлтгэж байсан дүүнер гих моног залуучуудтай мэндэлсээр нэг өрөөнд ороход нөхрийг нь хүлж аманд нь юм чигсэн байх ба Солтыг орж ирвэгүй буутчихдаг. Солт хүний урманд нэг нулимс гаргадаггүй бөгөөд энэ нь багш Орловынх нь шалгалт юм уу да. Түүнийг нүүрний хувирлгүй байхыг нь харсан Орлов ах トゥ ус минь эгч чинь буцаад ирлээ гэж бүдүүлэгдэж байх юм. Багштайгаа юм толгож ууж байснаа нөхрийг нь алсны өшөөг нь авч водканы шилээр толгоор нь цохиж хагархаагаар нь хоолойг нь маа. Тийм байлгүй дээ. За энэ хэсэг бол үнэхээр гал шүү. Энэ бүхний ардаас үгсэн нөхрөө гуниг хурсан харцаар харсан ч нулимс унгад сураагүй л та. Үзэгдэл солигдоход онгоцон сууж байх бөгөөд Орловын тухай ард нь ярилцсанаа. Орлов сураг сонссноо гэхэд эхлэх тушаал өгсөн гэж ярьж байх юм аа. Төр зур өмнөх төрс рүү шилжээ.
Орлоо өгөхөөс өмнө одоо нэг даалгавар байна. Энэ улсын төмөн зэвсгийг мэдлэлтэй аавна. Чи онгоцны буудлын дээр очив. Ийм дугаартай онгоцонд нөбийн хувцастай манай талын хүн байгаа. Тэр чамд бүгдийг хэлнэ гэсэн байдаг. Гэтэл нөгөө нөбийн хувцастай хүн нь хамт бэлтгэж байсан дүүн байдаг ба түүнийг Шнайдер гэдэг юм байна. Тэд цөмийн зэвсгийг хяналтандаа авах ажлыг хамт гүйцэтгэх талаараа ярилцах ба Шнайдер нь нөвд ажилдаг хурандаа золтой бас л том гар юм шиг байгаа. Ингэж явсаар орой болж цагаан ордон руу ороход Солт байдгүй. Хайчаа өгсөн дөрөө хувилгацсан байсан байх шүү дээ. Тэгснэ чи надад ажиллагаагаа яаж хийх талаар ярьсангүй штэ гэсэн чинь Шнайдер би лав гэртээ харьлаа марлаагаа солиороод ерөнхийлөгчийг хамгаал гэж ориллонгуудаа нэг коноп дараад өөрийгөө дэлбэлцдэг юм байна. Монхоно ерөнхийлөгчийг хамгаалтанд авсан байдаг ба лифтэн сууж амждаг. Тэгснэ би Солтыг харсан юм шиг байна гэж байдаг шүү. За тэгээд жинхэнэ гүйлдэж гарна шүү дээ. Станцаар Солт нөбийн ажилтны хувцас өмссөн байж магадгүй. Бүгд болгоомжтой гэцгэж байхад Америк ерөнхийлөгч энийг Орос улс зохион байгуулж байгаа бол манай улс хариу зохиолт хийнэ гэдэл амдаа бовтноод үхэх гэж байж. Солт лифтний хөнгөлөөр өсөрж явсаар араас нь сүүлэн мушгиж замдаа таарснаа зодсоор нуувчинд нь ирсэн ч орж чадсангүй. Америк ерөнхийлөгч тагнуулын ерөнхий газартай холбогдож мэдээлэл авахд мэдээлэл ажилтна. Оросод байгаа манай тагнуулууд манай улс руу пуужин харуулахад бэлэн болсон гэж мэдээлж байна гэдэг. Америк ерөнхийлөгч Оросууд пуужин бэлдээд байгаа бол манайх цөмийн зэвсгээ бэлдэх хэрэгтэй гэж авч шүү. Гадна талд нь манай Солт тог maaслууж хаалгануудыг шатаагаад байдаг. Шалгах гээд нэг тусгайгийн ажилтан буу авсан чинь Монхоно зохиж унгангуудаа бүгдийн шүршээ айчих. Энэ бүдүүн харыг харснаа та нар. Энийг нь Солт харчаад баярлаад яагаад надад хэлээгүй юм гэхэд боломж олдоогүй юм гэж шилний наан цанаас хов бацж байсан чинь. Мэдээгээр Оросын ерөнхийлөгч амьд сэрүүн нутагтаа очисон гэх ба эмчнэр аалзны хорноос болж төр зуурын зүйл байсан гэж мэдээлж байдаг. Үүнийг сонссон Монхоно гинэт би чамайг майкэд дурлахгүй тагнуулын алхавч болгох байх гэж бодож байсан. Гэвч чи бүр хайртай болчихсон гэд хардаад байгаа юм уу балаа болоо юм ярьснаа. Би Орловын анхны төгсөлтөд байсан. Би Орловыг чиний нөхрийг байр гэж хэлсэн. Гэхийг сонссон Солт уурлаж хаалгыг нь яаж ээж нээж байгаад жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзэх болно. Солт тусгайгийнхныг орж ирэх мөчөд цөмийн бөмбөгийг цуцалдагч өөрөө буудуулаад унчихдаг. Солт баримтлагдаж Монхоно харин буруугүй мэт үжиглэж аврагдана. Шатан дээр дахин таарах ба нэг ямар их алах хүсэлтэй байгааг эндээс харна. Бүх зүйл болж дуусаад Солт маань Харкад баригдаад явдаг ба Харка онгоцонд яагаад Монхоног алсан юм гэж асуухад жинхэнэ урагч бол тэр байсан. Тэр ч гэсэн Оросын тагнуул. Цаадагч нь өгсөн болохоор өөрийгөө өмөрч чадахгүй. Хинд итгэх гэж чи өөрөө шийдэх гэтэл. Та нар шиг хичнээн хүн байгаав гэж асуухад над шиг бол ганц. Харин Монхоно шиг хүнийг чилав ганцаараа барьж дийлэхгүй гэж амийг нь таглана. Солтын нүднээс итгэл олж харвуу яв. Гавыг нь тайлж өгөөд онгоцноос усруулж хиндэ. За ингээд анхныхаа бичлэгийг ямар тач хийжглээ. Бас л чанга ажил байна шүү. Та бүхэн маань заа зөвлөд дүгнээд лайк, subscribe дараад дараагийн кино орохыг хүлээгээд мундаг байж угаарай. Баярлалаа.